Хайрын зурвас жил авга анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унах шиг сэтгэлийн ман номдоор янцхан давхиж айсв. Босовч сувчныхын дагсаар билээ. Анхны хайр минь хөөнтөр ногоон дээлтэй 2 салаа гизгтэй торгон савхин төрийд шалгүй нэрээсэн шилгэр бол шилвтэй байжээ. Би завсарлага бүхнэр ангийн хавцаа эргэлдэж дараагийн завсарлагаанаар очих шалтгаанаа хичээл бүхэн дээр боловсруулан суудагсан. Түүний ангийнхан дээр очиж байхын тулд мөн ч олон хүүхдийн гэрээний даалгаврын тав бодож өгсөндөө орой ангидаа суугаад давтлах хийхэд онгоргой хаалгараа чамайг хараасай гэж нааш цааш мөн ч олон гардагсан. Нэгэн шөнө ангидаа би түүжид суугаад анхны хайрын цагтлаа бичиж үлээ. Лааны гэрэлд цаасны мөнгө шарлан миний сэтгэл тогоотой сүр шиг дэврэн анхны хайр минь өрөм шиг ариухан байжээ. Сурагчийн эмзэгхэн үзэг хайрын үгийг итгэлгүйхэн сэлэхтэн гимт хэрэг хийж байгаа юм шиг үл мэдгэн чичрээд байсан. Гадна талын хаалга дуурахад давхын цочиж бичиж байгаа цагтлаа шүүрэн авч бадцчаад хөлийн чимээ тасарсан хойно дахин өөр цаасан дээр бичиж байлаа. Тийхүү шүнжин битсэн илгэлтэн өөртөлчөөд явж байхад тэрхэн зурсны хэмжээгээр дөрвөлжин газар халуун шатаж бивээр улсын нууц хадгалсан төмөр авдар шиг хариуцлага тохиролцсноо мөч бүхэнд ухаарч байсан. Түүний гавдуулах эвтэй мөчийг хүлээн хэд хонсны эцэст сургуулийн давжаан дээрээс би чам руу чиглэсэн трамплин дээрээс өсөрч шиг 2 чихмийн юм сонсгон болж аврах гагцхан шийдвэр ихтэлхийн цагаан цас шиг чи минь ойрхон лим шиг атлаа эм өнгөрөх шиг хол байсан. Дотн байна гэж бодоод байсан чамаагаа хичнээн хүндий байсныг тэгтэл би гадарласан. Чи зурвсыг минь авчгаад 2 салаа гизгээ годгонуулж гүүх шахан булан тойрсон. Би сургуулийн үүдэн дургаастай юм шиг яахаач мэдэхгүй зогссоор байлаа. Маргааш нь 4-р цагийн завсарлагаанаар танай ангийн чимгээ ирж миний айлбарын номог гуугаад эргүүлэн авчирч өгөхдөө их л учиртай инээж нэг юм хэлэх гэсэн боловч хонх нэгэн дуугарч багш журналаа барьсаар айсуу тул анги руугаа ирэнгүүлтлээ. Хичээлүүд ид дундаа явж байхад номоо дэлгүүл дөрөв нугалсан дэлбээ цаас нүдний тусуу түүнээс минь хариу иржээ. Номоос юмхэн хамхаад саунд нь хийвэл тийм хүнтэй юм хадгалж явхад хуучирсан мууц сүнх минь их л гологдож байх шиг санагдлаа. Зүрхний цохил түргсэн хацруулаад хуучин муу зүнхнийхээ осроо гараа ороож барьцгаад хичээл тарахыг ирээдөө мэтгүүлээ. Хичээл тараад хамт явдаг хүүхдүүдээс албаар хоцорч ганцаар дүлийн явсаар замын баруун овоон дээр гараад суугаад уул зурвсыг задлан үзлээ. Дэлбийн цаасны голд 10 бигийн тэнэг дахиад өгвөл багшид хэлэндээ гэж нямбан аргагүй бичээд нэрэж тавьсангүй. Би үндээ сууж зам руу харлаа. Нөгөө аймаг даяар магтагтаад байсан шинэ хүн ирсэн энч хүүхэн төмөр замын инженер залуутай хөхрөлт нь явна. Ойлгогтойч хүүхэн биш л байна. Харин миний муу хуучин зүнх тэгтлээ гологдоод байхаар эд биш байлаа. Нөгөө зурвасны захын цагааныг таслан хайсаар судалцсан хүн 10 бигийн тэнэг гэдгэл өлдөв. Би түүнийг зажилж залгичлаа. Дотор сэтгэл хоёр эдлхэн гороож залгисан зүйл маань их л хатуу байлаа. Түүнийг зөөлрүүлэх гэсэн мэт аяндаа гарсан нулимс завж даган аманд орсоор байв. 1969 он Сүхбаатар аймаг